За цэнхэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм монголчууд та бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. За сар шинийн нэгний энэ сайхан бэлэг өрөөлтөө энэ өдөр үндэсний урлагийн театрын гоцол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ган Эрдэнийн Алтан ундаг, Ган Эрдэнийн Алтан баган нар маань ийхүү та бүхэндээ өртөөлөн эгшгэлэх вэ хэмээх энэ сайхан тоглолтоо толилуулахад бэлэн болсон байна. Өртөөлөн эгшгэлэх вэ гэж энэ сайхан тоглолтоо нэрлэсний учир юунд байна? Та бүгдээ сар шинийн мэндийг дэвшүүлээ. Өртөөлөн эгшгэлэх вэ гэж нэрлэсний учир нь бол одоо Монгол түмний түмэнд одоо ардын дуу шиг төгсөн сайхан одоо алдартан гавьяатуудын маань дуусан дууг өргөжлүүлж одоо цааш нь дуулах тийм ээ. Тэгээд анх дуулсан хүн за хөгжмөн зохиож арга найрагчаас нь гэж өвшөөрөлдөг ингээд цааш нь түгээн дэлгэрүүлэх юм зорилготой. Тэгээ нэвтрүүлэг маань одоо ингээд эхнийх нь одоо юу нэг хийгдэж явж байна. Цаашдаа бас ингээд өргөжлүүлээд хийгдэж явах юм одоо телегосод байна. Тэр нь одоо өнөө зөвхөн баасан ч гавьяач ус мэдж байгаа тий. Тэгэхээр энэ дуунуудыг нөгөө оюуны эрх юм. Тэ оюуны өмчий одоо зөвшөөрөлтөөр манай залуучууд маань бас одоо энэ цаг тухайн үедээ бас сайхан одоо тааруулаад энэ зохиогчдоос нь дуучдаас нь за яруу найрагчдаас нь зөвшөөрөл аваад энэ сайхан дууг зүгээр дуулаад одоо өргөхштэй энийг өртөөлн цааш нь авч явах. Өртөөлж хүн одоо хүргэх. За энэ ардын дуу битүүлэх. Энэ сайхан үйлс тус залуучууд маань бас ингээ энхүү ханцуу шамлаа орж байгаад бас их баяртай байна. Тэгээд за манай одоо Алтан ундгийн хувьд таны шав. За та ямар уран бүтээлээ шавдаа одоо өртөөлүүлээ өгч байна. За телевиз үзэгчдээ энэ сайхан шинийн нэгний энэ сайхан баярын мэндийг хүргэе. За тэгээд энэ Алтан ундаг шав маань бол жоохон түүх хэлж байгаа тийм шүү дээ. Алтан ундаг гэдэг хүүхэд бол одоо 2011 онд намайг соёл урлагийн их сургуульд анх ардын богино дууны багшаар ирэхэд анх одоо миний гар дээрээс анхны маань шав задалтай дуучдын одоо нэгэн гэж тооцогдож багш нь их баярлж явдаг. Тэгээд анх оруулсан түүх их театрт босгын ахуулсан түүх бол одоо битээр байна шүү дээ тийм ээ. Тэр үед одоо бас энэ маань нөгөө шалгалтнаас нь жоохон хоцроод тэгээд манай Батбанчин ангийн дарга байж бод бас гахаа тэр хүүхдэд одоо яаж ийгээд оруулахыг одоо тэгээд хаа байсан баян хонгороо шүнжин тахиулж тэгээ өглөө нэг шалгуулаа тийм ээ. Тэгээд одоо энэ театрын босгоор алгасан дүүх хамгийн гол нь энэ хоёр шавь маань тэр өртөөлөн эгшгэлэх үе гэдэг бол маш үнэн үг. Дуу гэдэг бол дандаа өртөөлж явдаг. Надаас багшаас шавьд явдаг. Тийм учраас энэ өртөөлөн эгшгэлэх үе гэдэг бол маш сайхан юу өгсөн байна. Нэр өгсөн байна. За маш богинохон хугацаанд бүтсэн. За анх одоо Завхан аймаг Эдэр сумын тайлзнаа эгшгэлсэн. Ундармаа хэмээх энэ сайхан дуу. Одоо хоёр дуучныхаа дууснаар бүгдээрээ сонсцгоё. За тэгье. Дахилаад буян ундарна зулаатай цагаан үлнээс бороо зүсрэнэ зургийн хорхон царайг чинширтэд зүүн жил хоёулаа дуулбараа ундармаа
жил хоёулаа дулаандармаа хавар хавран дулаад шууд ирнэ харах нүдний талимаанд сэтгэл нэлхэрнэ хамгаас инхри чаммага мичэн харжил суул цоох жаргах ялгаг андармаа харжил суул цоох жаргах ялгаг андармаа гаррын алган дээр хатдаг нэмэрнэ ам толгын дотгоонд гал бадарна аргун ялдам машинд чин автаад хата гэртгүй хоёуда жаргамар андармаа хата гэртгүй хоёуда жаргнандармаа от саран дагаад сүмбигээтэй ахин чиний заяа дуун өрөөлтэй он мөрний усан эргээ дагна орчлонд бидэн хоёр хараа дуулмаар андармаа бидэн хоёр хараа дуулаандармаа харжил сууд зовох жаргах ялгаг андармаа орчлонд бидэн хоёр хараа дуулаандармаа жаргаландармаа Тэгээ сайхан урамтай л болжээ. Тэгээд өнөртөө бас амжилт хүсье. Тэгээд энэ багшийнхаа олон маануудын нэг маа гэн бас ингээд сайхан өртөөлөөд дуулаад амьдруулад хоёр дуу маань явж байна. Тэгэхээр багшд нь бас энэ сайхан урамтай таалагдсан байх. Дараагийн маагаач өгч магадгүй байх гэж бодож байна шүү дээ. Магадгүй ба шүү дээ. За За, өртөөлийг ашиглах тоглолтын маань хооморт Монгол Улсын урлагийн гавцэтгэлтэн Цэвэ Арвдан багш маань бас барилан саатсан байна. За, сар шиндээ сайхан шилж байна уу та. Сайхан шилж байна уу. За энийг далиндуулаад телевиз үзэгчтэй бүгд нь сар шинийн төрвье. За, ингээд хүний хорвоод бас одоо хүмүүн заяаг олд төрөөд. За, тэр тусмаа бас сайхан ихэр хоёр сайхан залуу маань тий. Энэ бол ховор сайхан заяа тий. За тэгээд энэ заяаг бол төрөөд бас давхар нь дуучин болно гэдэг бол бас өөр одоо гайхалтай сайхан хөв заяа. Тэгээд шүү. Хоёр дуучинд маань та өөрийнхөө нэгэн сайхан уран бүтээлийг бас одоо өгчээ. Тэгээд энэ сайхан уран бүтээлийн талаар та яриач. За хоёр ихтэйгээ бол би одоо танилцаад одоо бараг 6-7 жил болж байгаа шүү байна. Тийм байна. Бид гурав анх ээжийн тухай дуугаар танилцсан. Манай хоёр ихэр маань бол тэр дуу маш сайхан дуулж ард тамд хөргсөн. Тэгмээс би баярлж явдгийг. За тэгээд сүүлийн үед яхаа бид өвөр Монголын нэрт яруу найрагч Насангийн шүлгээр бүтсэн аргагүй санагдах хорвоо гэдэг дууг хийсэн байгаа. За энэ дуу бол бичигдэлтэй 2015 онд 16 онд бичигдсэн дуу. За анх Монгол Улсын ардын жүжигчин Ган зөрөг дуулсан. Тэгээд тэрнээс хойш чимээ алдарсан яваад байсан. А би нэг удаа Ган зөрөгтэй ягаад дуугаад болохгүй гэсэн дуулах тохиолдол болохгүй гэсэн нэрийг төсөл та. Тэр би хэлсэн. За та нарт дууч олдчиход одоо хэцүү байдаг баха гэж. Тэгээ харин азар энэ хоёр ихэртэйгээ таарч
багшаа бит хоёр дуулъя гэдэг над дээр ирээ. Тэгээ би зохиогчийн эрхийн дагуу гэх юм уу одоо хууль ирвэл тэгээд дуудаа гэдэг. Энэ хоёр маань яаж дуулдгүй яаж дуулах уу гэдэг нь бид зөв урд нь бас нэг хоёр дуугаар бидүүс чинь танилцсан учраас яаж дуулах уу би сайн мэдчихсэн учраас би бол дуртай зөвшөөрсөн. Тэгээ энэ хоёр маань ч бол сайхан дуулсан. Одоо сайхан клипчүүлсэн байлээ. За яг хоо ер нь сошиал сувгаар одоо яваад байгааг харахад бол ард түмний хандлага бол маш сайн байна. Тэгтээ зөвхөн би таашд бол маш их баярлж байгаа. Энэ дуу бол ер нь энергийн дуу гэж ойлгож байна. Энэ дуу ягаад бол одоо аав ээж ах дүүс өр хүүхэд өвгдөгчлөө хайрлсан ийм утгатай дуу. Ер нь бол бид бол хорвоо ямар вэ? Хорвоо гэдэг чинь одоо гэр бүл байдаг юм байна. Ялангуяа залуу байгаа үед бол мэддэггүй явдаг байсан юм байна. Тэр тусмаа аав ээж ирээд бол агуу их том ертөнц хорвоо байдаг юм байна. Тэгээ яг хоо нас төгссөн байна бол энэ насангийн урам шүлгээр одоо талентуулж ойлгоод ер нь хорвоо гэдэг чинь бол ийм л байд юм байна да гэж ийм одоо илбэрлийн санахын тухай ийм одоо бичсэн. Тэгээ энэ дуу маань манай хоёр дуучин бол маш сайхан дуулж байгаад бол би баярлж явна. Цааш та хоёроор бас олон сайхан бүтээл дуулуулна гэж бодож байгаа. Тааш амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ сайхан баярын өдөр хоёр сайхан урамтай хэлж байгаа. За эрхэм багшийн маань бас аялгаа аргагүй санагддаг хорвоо гэж энэ сайхан дуу та бүхэдээ өргөн барья. How
бодогддог хорвоо минь аргагүй бодогддог хорвоо минь За өртөөлийг эхлэхвэ тоглолтын маань хоомор бас хоёр эрх мөнттэй сайхан одоо уран бүтээлчд маань хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн ардын уран зохиолч доктор Саруул Уяах маань хүрэлцэн ирсэн байна. Сар шиндээ сайхан шинжилж байна уу. За мөн Монгол улсын гавьяа жүжигчин Батцар Бах маань бас хүрэлцэн ирсэн байна. За сар шиндээ сайхан шинжилж байна уу. За ингээд хоёр уран бүтээлч маань энэ сайхан уран бүтээлийн тоглолтыг өртөөлөн эхшгэлгүй гэдэг энэ сайхан одоо нэрээр нэрлээд ингээд тоглож яваа. Тэгээд залуучууд маань энэ сайхан хоёр одоо уран бүтээлчдээс одоо уран бүтээлүүдийн бас хүндэтгэн за нэг талаар бас зөвшөөрөлтөө авч өнөөдрийнхээ энэ сайхан тоглолтод дуулж өөрсдийнхээ бас уран бүтээл болгон өртөөлж авч байгаа ийм учиртай. Тэгэхээр хоёрын маань одоо олон сайхан уран бүтээлүүд байдаг байна. Энэ дундаас хоёр уран бүтээлч маань одоо алдарт нөгөө хардл байсан унаг. За ээжээ зорно гэдэг энэ сайхан хоёр дууг бас сонгоо авч өнөөдрийнхээ сайхан тоглолтод оролцуулж байгаа юм байна. Тэгэхээр хоёрыг энэ сайхан уран бүтээлийг бүтсэн түүхийн талаар бас манай үзэгчдтэй хуучлаач гэж урьж байна. 1991 онд манай Батбаяр ээжээ зориг гэдэг дуу дуулсан. Тэгээд бид хоёр ч одоо Хэлийн цэргийн ансамбл пионерийн ордонд хүүхдийн ордонд байлаа. Тэгээд одоо бид ч олон жил хамт Хэлийн цэрэгт хамт явлаа да. Тэгээд одоо Батбаяр маань бас ээжээ зориг гэдэг дуу. Энэ ээжээ зориг гэдэг дууг бол манай Боёг ээж одоо ариун болд ээж Дордсрун гэж Хэлийн Төмөрсөн соёлын ордны дуучин ээжээ зориг гэдгийг анх дуулж байсан. Тэгээд тэрний өвлж аваад манай Батбаяр дуулсан. Батбаяр маань 91 онд ээжээ зориг 2 сард дуулсан юм байна. Арааживт бичүүлсэн юм байна. Өмнө нь бол дандаа л баригад явал хөдөө одоо баригадын тэнд явал дуулаад л байсан л да. Тэгээ нийлээ бас хүнд хүрсэн. Тэгээ бичүүлсэн. Ээжээ зориг бичүүлсэн. Тэгээд мөн тэр 91 оныхаа 100 дахиад нэг одоо морины дуу дуулмаар байна гэдгийг санал надад тавиад тэгээ би Саруул Уяа руугаа за чи Саруул Уяантай очиж уулзаад морины дуу дуулмаар гэж хэлээд тэгээ сайхан морины шүлэг ацар гэсэн. Тэгээ мань милион олон хоног явж байгаад аваад ирсэн аваад ирэхтэй одоо энэ хардл байсан унаг гэж дууны шүлэг ацраад тэгээд тэн дээр нь одоо Саруултайгаа яриад уулзаад хуйлаад ийм учиртай тэр бүх юун тэрийн судлаад хараад яриад ингээд тэгээд Саруулын хардл байсан унаг гэдэг энэ би одоо хийгээд тэгээд одоо манай Хэлийн цэргийн ансамблын холимог оркестр та Батбаяр маань дуулдаг болоод дуулаад тэгээд сүүлд нь Арааживт одоо сүүлд нь тэр 91 оныхоо 100 юм байна да. 91 оныхоо 100 наадан болох гэж одоо 6 сард наадмаар дуулъя гэдэг ингээд тэр дууга. Тэгээ мөн одоо 91 оны 6 сард бас Арааживт бичүүлсэн ийм түүхтэй. Тэгээд Арааживт бичүүлээд тэр наадмаар дуулах гэж одоо морины дуу дуулах гэж хамгийн анх одоо тэр наадмаар энэ хардл байсан унаг дуулж эхэлсэн түүх нь байгаа юм. Тэгээд л одоо Саруулын битэр олон дуу хийсэндээ нэлээд олон дуу байгаа да. Тэгээд хардл байсан унагыг одоо манай Батбаяр бол одоо арга байхгүй л одоо сайхан дуулж маш сайхан дуулсан. Ард түмэнд хүргэсэн. Хаал бол одоо Батбаярын хардл байсан унагыг асуусан, сурсан, дуулах гэсэн улсууд ингэж уулзаж учирдаг. Одоо өнөөдөр хүртэл одоо манай энэ залуучууд ингээ сайхан дуулаад ингээд одоо дуулж байна. За ийм л учиртай тэгээд. Манай Батсан сайхан ярьчлаа. Гэтэ энэ дууны учир бас тэг өөр шүү. Бүр хуучин нэгэн дээр нэг тэрвшгаа бадаршгаа хоёр галшин унаг дуу гарсан шүү дээ. Тий. Тэгээд тийм галчтай гэж бодож байсан. Тэсний дараа нь ингээд манай хүн
нэг дооны яриад байхгүй. Гэтэ Батбаяр хэлж ялсан. Заас нэг сайхан дуутай болмоор гэдэг хүч ирээд байхгүй. Би тэгэхэд нэг чөлөө цагаагийн холбоонд байж байсан да. Сони хэлж гээд байсан. За чи одоо айтайхан дуулна уу? Би ясны гал дуулнаа гэж байна. За гэсэн. Тэгэхээр халдвар соног гэдэг дуу зохиос шүдэг зохиос. Тэр нь ямар үчтэй вэ гэхээр хардл байсан гэдэг чинь өвгөний бүрүүжиг байхгүй. Өвгөний бүрүүжил зориулсан дуу байгаа юм гэдэг. Тий. Тэгээд шууд өвгөний тухай дуу мөрс тэр үед байхгүй. Тэгээд өвгөнийг оруулаад ингээд тэгээд 30 жил дуусан манай хүн бол сайхан дуусан шүү. Батбаяр дүмд энэ танил болгосон дуу би ээжээ зорныг анх дуусан болоо гэж дуусан. Ээжээ зорныг дуусан. Ээжээ зорн энэ хардл байсан унаг, галчарын унаг гэдэг. Энэ сайхан уран бүтээлүүд бас олон дүмд. Биднээс бас 3 улаантай өрөөж очивсал дагаашаа. Тэгээд дуулаад таниулсан сайхан уран бүтээлийг тоор маань бас ингэж хийж ижээ. Тэгэхээр одоо манай шинэ залуучууд сайхан гаргаж ирж байгаа сайхан шинэ залууч шинээр л гарна гэсэн үг шүү дээ. Тэгэл юу ах вэ? Энд чинь энэ сайхан уран бүтээлүүд чинь нөгөө ардын дуу, уртын дуугайтайгаа адилхан бас ингээл өртөөлөөл залуучууд маань ингээл дуулаад ингээл явах хөстэй юм л сайхан бүтээлүүд шүү дээ. Өртөөлнөд сайхан үг байна да. Тий. Тэгээ өртөөлийг ишгэлгүй энэ сайхан одоо концертанд маань хардл байсан унаг дуугаа манай үндэсний урлагийн театрын хоцол дуучин одоо алтан ундаг дуучин байна. Дуулж байгаа. За мөн ээжээ зорин дууг манай алтан баг нь маань өргөн барихт бас бэлэн болсон байна. Тэгээ Монгол түмэн өнөөдөр бас сайхан шиний нэгэндээ гэр атлоороо сайхан золгоод халуун баяр хөөртөө сайхан сууцгааж байгаа. Тэгээ хоёр маань бас Монгол түмэндээ бас сар шиний мэндийг дэвшүүлээч гэж хүсэж байна. За тэгээд энэ ирж байгаа модон могоо жилдээ уран бүтээлийн их олзомогтой өндөр одоо эрүүл сарвал инг тунг сайхан одоо модон могоо жилдээгээ залгоорой гэж ард түмэндээ одоо хэлье. Тэгээд бид бүгдийн энэ уран бүтээлийн дээжээс одоо энэ та бүгд ард түмэнд сонсгож нэвтрүүлж байгаа нь одоо бас биднэрт их тааламжтай сайхан талархалтай байна. Баярлалаа. Тэгээд та хоёртой ч гэсэн ажлын амжилт, уран бүтээлийн амжилт, эрүүлийн байхын сайхан ерөөл дэвья энэ сайхан сар шиний. За ингээд хоёр сайхан одоо уран бүтээлчтэй хоёр сайхан ахтай бас ирж байгаа могоо жилдээ эрүүлийн каж жаргал сайн сайхан богдыг хүсээрөө юм уран бүтээлийн өндөр амжилтыг бас хүсээрөө. За ингээд хоёр уран бүтээлчээ тайзнаа урья. ээж тандан зоррида
үзвэл хараа шууны сүртэлгэнэ хартны мэрэгдэдэцэс атгадан ирсэн утмадагэнэ хардад бэсэн Ахын талда зайгаа турсон Ачна хүлгээ Хойдран дэгдхийн үзвэл Хулан жигтний хуртай гинэ Хочин цагийн өвгөн ноёны Хойдгаан эрдэмийн нууцлагинэ Ардад бэсэн Ахын талда зайгаа турсон Ачна хүлгээ Уралдахын үзвэл Ирчсэн тоосон бомболгинэ Энэ дүүийн алдар туяачин Эвлүүдэн саасан мордгинэ Хардад бэсэн Ахын талда зайгаа турсон Ачна хүлгээ Хардад бэсэн Ахын талда зайгаа турсон Ачна хүлгээ За, өртөөлийг эхлэхгүй тоглолт маань бас сайхан явж байна. Сайхан уран бүтээлчд маань бас хөрөлцөн ирж хоёр дүүд маань бас уран бүтээлийн аль биесээр бас гардуулж өглөө гэж би бас ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр энэ сайхан өдөр бас би бас нэг сайхан дурсамж ярья гэж бодож байна. Тэгтээ одоо 2004 он гэдэг чи одоо 21 жилийн өмнө. 21 жилийн өмнө Баянгар аймгийн Богд сумд явж байгаад. Тэ. Тэр чи одоо сонгуулийн жил. Тэр үе чи одоо сонгуулаар дуучдах явдаг байсан үед явж байгаа. Тэгээд танаа автаа чинь бас дайралтаад. Тий, яг манай нэг хотонд нэг сонгуулийн сурчлагаа болоод сурчлагаа болж тэр нэг хэсэг бүлэг айлууд хүмүүс оглуулж байгаа. Тэгээд тэр үү. Тэн дээр хоёр хөөрхөн божижсэн бор хоёр хөөрхөн яа гэдэг. Хоёр хөөрхөн тий. Тий. Хоёр хөөрхөн хөө гарч ирдүүлж исэн. Тэгээд тухайн үед бас аав нь хоёр хүүгээ дуучин болгочихё. Тий. Гэсэн бас хүслэмрөөдөлтөө тэгээ надтай бас ярилцчихсэн. Тэгээд та чинь дуулж өгсөн тий. Дуулж өгөө тий. Тий, тийч нэг тухайд нэг жавхлан баясгалангийн нуунууд яг хийх. Тэгээд нэг ээжийн заасан цаг дуулаад. Тий. Биш ээ. Нэг алсад цугаа ижигдэг бол. Алсад цугаа ижигдэг бол. Тор дүүрэн жихэртэй л. Хөрмөд хөрчтэй. Тэгээд тухайд бол аав чинь би бол за энэ хоёр хүү бас хэсэргэлэн те бас тэгээд дуулж байгаа хүний нэг одоо цаашаа одоо ингээд уран бүтээл хийж байгаа хичнээн хүүхэд ч гэсэн нөгөө тэр дууг дуулж байгаа нэг хандлага юм байдаг. Тэгээд сайхан дууч дуулах хүүхдүүд байна гэл. Тухайд бас ярьж ирсэн те. Дуучин болгоно гэдэг аавал гэдэг байсан шүү дээ. Амсэрэн багтаал Батамд гай надад
танаа хоёрыг дуучин болгоно гэж хэлж байсан л гээл. Яагаад ч одоо тэр үг одоо би тэр одоо бас урлагийн зам одоо уран бүтээлч болох нэг том юу болсон юм болов гэж бас бодод гэж шүү дээ. Тэгээд юм бас их учиртай. Тэгээд Алтан ундаг маань одоо соёл урлагийн их сургууль төгсөөд тэгээд бас тэр үед би ангийн дарга байсан. Тэгээд энэ соёл урлагийн их сургуулийн хүүхдүүдийн гэж шалгалтын дээр очиж бас өөрөө суудаг, сонсдог байсан. Тэгээд нэг сайхан теанер гарч ирээд одоо би чинь тэр олон жилийн өмнөх юм бас санахгүй шүү дээ. Одоо хоёр чинь жоохон байсан юм чи. Нэг сайхан теанер дуулаад. Тэгээд сургалаад байсан чи харин баасан жи багш шав гэдэг. Тэгээд би баска ах руу яриад танаа нэг юм төгс курсын хүүхд байна. Манайд авчиж шалгалт өгүүлээрээ. Манайд одоо теанер бас хэрэгтэй байгаа. Тэр тусмаа тэр чинь ардын дууны анги нээгдсэн. Тэгээ ардын дууны төгсгчдөөс бас бид нар авъя гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд ирээд шалгалт өгөөд тэнцээд Орсын өнөөдөр үндэсний урлагийн их театрын цагаан уран бүтээлчдийн бас түүчээ болоод уран бүтээлээ хийгээд ингээд явж байгаад бас их баяртай байдаг. Тэгээд Алтан баган маань бас одоо соёл урлагийн их сургууль 13 онд ороод 13 онд би чинь ороод одоо цагаа багш гараад дунд говийн цагаан багш. Тий. Өгнөө соёл урлагийн их сургуульд сурж исэн. Тий, ерөнхийдөө бол сурч үзсэн бас нэг ирэхэд мэднэ. Соёлын сургуулийг бол дотор бас суралцж байсан. Монгол Улсын гавьч чинь цогцсайх нь. Цогцойхон бол тий дунд говийн Монгол гавьччин хурдан дуучин цогцойхон багш өдөрлөнд ор. Бас нэг хагас жил хэрэгтэй суралцсан шүү гэж. Тэгэхээр чи одоо яалтчгүй нөгөө бид нар чи адилхан хөдөө нутгийн хүмүүс. Тэгээ хөдөө нөгөө мал ах ээжи аав гээл. Одоо хоёрын зэрэг хоёулаа сураад ахтар нөгөө гэр бүл аав ээжи аав сая гिचчих гэдэг тий. Тэр утгаар бас нэг нь одоо нөгөө гал голонтоо сахиж гэдэг юм уу. За тэгээд мал ахуйгаа адуулж бас аав ээжтэй туслахгүй болохгүй гэсэн замналаар бас тухайн үедээ бас сургуулаа бас орхисон гэж би одоо сонсч ирсэн. Тэгээд одоо хичнээн орхисон ч гэсэн хүнд байгаа энэ сайхан авьяас. За тэгээд нөгөө хоёр сайхан ихэр залуу өнөөдөр бас энэ сайхан өртөөлөн гიშгэлэх үе сайхан тоглолтоо бас таавд маань өргөн барьж байгаа. За ингээд ааваа дуулж явнаа гэдэг сайхан уран бүтээлтэй та хоёр маань хүрэх гэж байгаа. Энэ ер нь уран бүтээл хэний уран бүтээл? Тэ ааваа дуулан уран бүтээл бол их сайхан уран бүтээл. Монголын ард түмэн бол их сайхан мэднэ. Олон ч хүмүүс өөр өөрөөр дуулсан байт юм билээ. За бид нар бол яг хөгжмөн зохиолч Яруу Найрагч нэг хүн байт юм билээ. Цагаан өвгөн гээд Дунгуй аймгийн угал. За. Тийм тэгээд их сайхан өөрөө өгөн бичээд өөр аян зохиоод гэдэг тийм сайхан уран бүтээлч. Тэгээ ах トゥ дээр бид нар бол алга ёсны одоо ингээд санал тавиад таны нэг сайхан дог хоёр дуу ингэж дуулах гэсэн юм аа. Яг одоо таны одоо зохиосон анхны үлбэр ачна гэдэг. Тэгээд дуу ах уул өөр ярихтан бол анх бол 18 бадагтай зохиогч байсан гэж байгаа. Тийм тэгээд тансаар ингээд 4 бадаг болгосоо ингээд ихэвчлэн бол одоо Монголын ард түмэн бол нэг 3 бадгаар нь мэдээд байдаг. Тийм тэгээд бид нар бол яг одоо ингээд одоо өөрийнх нь одоо ингээд зохиосноор нь өөрийнх нь яг одоо анх бүтсэн аялгуугаар нь үгээр нь ингэж дуусан байгаа. За бас л нөгөө одоо өртөөлөн тийм сайхан уран бүтээлийг ихэлүүлж шүү дээ. Тийм өртөөлөн одоо уламжлаж одоо цаашна тийм ээ сайхан гэж одоо албан ёсны одоо зохиогч эрхтэйгээр ингээд Монгол ард түмэнд хүрэх гэж байна. За тэгээд бүгдээрээ бас хоёр дуучныхаа ааваа дуулж явнаа энэ сайхан уран бүтээлийг бас хамтдаа сонсцгоё. Насыг насласан өвгөн буурлаа аав миндээ өнөг хүртэл биднэд итгэсэн өгөөмөр та аав миндээ гэрийнхээ хомерт духлан бишээгээд гигэн наранда сэржин мөргөө хоолос
ухаан тайлаа би дуулнаа аваа би дуулнаа аваа би дурсагнаа амьдрахын ухааныг сэтгэлд ургуулсан ачтай шүндэн ургамлаар нь таньж нутгийн ард олондоо бишин шүтгцэн адуу хумалаараа нутаг тацуутай ажил сэлгэ төрсөн авминдээ эмнэгийн нуруунд дээр магнан тэнийсээ эрдэмийн ширээн дээр ухаан нь тодорсон ирээдүйн замыг заасан аван би их шигт дундаа дуулж явна аваа би дуулна аваа би дурсгана алсын хараа уужим сэтгэлтэй ачтай авиан дуулж явна би аваа би дуулна аваа би дурсгана дэцгийн сургаалыг бидэндээ Тэмбэрэл тайлралыг дэлж явна би За сайхан уран бүтээл болжээ. За Алтан ундгад уучин маань үндэсний урлагийн их театрт одоо бид нэр хамтдаа ажиллаж байна. Багнагийн маань хувьд одоо юу хийж байна? За миний хувьд одоо Төв аймгийн Лүн сумад байна. За ерөөхдөө төвдөө хөдөөтэй тэгэл хөдөө явж мал руугаа явдаг ажилтаа. Тэгэл нэг төв дээр нь тэгээ одоо би ч өөрөөс Эрдэс 5-7-д оператор хийдэг ажилтаа. Макс Гутрас гэдэг компанид оператор хийдэг тийшээ явдаг. Тэгээ сая нэг хэд нэг бас ажиллаж чөлөө аваа явж чадаагүй байгаа. Явхаас алгаалах. Өнөөдөр уран бүтээл юм хүндээ хийх гэж тэтэрч явж чадаагүй байгаа тий. Ингээд тэгэл ирэхэл манай хондгоо маань тим хий гээл гэх юм бол тэгэл ирэхэд хондгоо гараал тэгэл ирэхэд дуутахаар өдөрчдөг тэгэл тийм хөлтэй. Ер нь яг хөө зүгээр ах トゥ уран бүтээлчийн хувьд бол нэг нэгэндээ их түвшигтэй байдаг. Тий. Та хоёр маань бас одоо нэг нэгэндээ их сайхан түвшигтэй. Хондгоо маань уран бүтээлийнхаа саналыг гаргаад чи хэдийгээр өнөөдөр бас яг уран бүтээлийн байгууллагт ажиллаагүй ч гэсэн өнөөдөр хамтдаа ингээ сайхан уран бүтээлээ хийгээд явж байна гэдэг бол үнэхээр бас гайхалтай сайхан байна. Тэгээд үндэсний урлагийн их театрын одоо олон сайхан залуу уран бүтээлчд байна. Манай Бямд орж, Алтан ундаг гэдэг ингээд Заавтхан зул гэл ингээд нэг үеийн сайхан шижгэнсэн залуучууд байна. Би ч юм бол одоо эднэрийнхээ нэлээ одоо түрүү үеийн болоод яваад байна шүү дээ тий. Тэгэхээр үндэсний урлагийн их театрын энэ сайхан залуучууд маань одоо 75 жилийн түүхтэй үндэсний урлагийн их театраа одоо тэр сайхан алтан сан хөмөргөөс бас ард түмэндээ бас өртөөлөн барьж байгааг манай үзэгч сонсогчд бас мэдж байгаа баха. Тэгэхээр одоо үндэсний урлагийн их театрын одоо дуучин Монгол Улсын гавь очигчин Оросоогоон дуулдаг байсан тий. Миний Улаанбаатар гэмээр гэсэн сайхан дууг бас хундаг маань бас тэр сайхан уран сангаас сонгон авч бас ард түмэндээ үндэснийхээ их оркестртэй бас өргөн барих гэж байна. Ингээд миний Улаанбаатар дууг бүгдээрээ сонсцгоё.
шиг гэрэлцэг ар түмний минь заяа үдийн ар шиг Чидли шондагу оргогерод нүсэрвэн дүргэ тэлсэрэг хотнин дүрмунда сүндэрдэн ба ишэсэн магншиг инни улда батар зүг зүгэ хүнни зүгэн нэгэрэлтэн би Үдвэцэд нэг тэнгэрийн маршиг сайхан хотод минь Үдмж сарууд ирнэдви намтарх цогц бадраа Ишэсэн магншиг инни улда батар зүг зүгэ хүнни зүгэн нэгэрэлтэн би За Монгол түмэн маань өнөөдөр одоо өргөн отлоороо, айл хотлоороо сайхан шинэлцгээж байна. Тэгээд хоёрыгаа бас Монгол түмэндээ нутаг усныхандаа одоо сар шинийн мэнд дэвшүүлээч гэж хүсье. За тэгээд энэ цэгэрлэгцээ үзэн суугаа. Нутгийн зан олон Монголынхан ард түмэндээ эрүүлэх саруул сайхан инх тунх байхын үлзэтэрлэг хөргөн дэвшүүлье. За тэгээд та бүхэн маань ирж буй хөгчм модон хэмээх могоо жилдээ эрүүлэнх байж орт удаан наслахыг хүсэн өрөөё. За баярлалаа. Хоёр дүүдээ бас ирж байгаа могоо жилдээ өшөө олон сайхан уран бүтээлээр дүүрэн байхын өрөөлийг өргөн дэвшүүлье. Хоолой тань цээл байх болтугай гэдэг сайхан өрөөлийг өргөё. Тэгээд энэ сайхан үзэгч түмэндээ ирж байгаа могоо жилдээ та бүгд маань илгээрээ амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын сайхан өрөөлийг дэвшүүлье. Ингээд хоёрын маань уран бүтээл дандаа өртөөлөн ихшиглэж байх болтугай гэдэг сайхан өрөөлийг өргөё. За баярлалаа.